Лайв хичээл үүсгэх заавар мэдээллийг хүргэж байна. Миний сангийн хажуу талын 3 цэг дээр дарахаар лайв хичээл гэж байгаа. Оронгууд шинээр бүртгэх гэдэг талбар дээрээ дараад ангиа сонгоод, хичээлээ сонгоод, хичээлийн нэрээ өгөөд, за эхлэх огноогоо сонгоод, за тэгээ мэдээж эхлэх цагаа оруулж өгнө. Хэдэн минут байх вэ гэдгээ сонгоод төрлөн Teams байх юм уу, Google Meet Zoom байх юм уу гэдэг сонголтууд хийгээд за доод талд нь холбоос оруулаад өгч. За тэгэнгүүт зөвлөмж байгаа бол зөвлөмжөө биччих. Зөвлөмж байхгүй тохиолдолд бол заавал энэ бол бүтээд авах шаардлага байхгүй. За тэгээд энэ ангиасаа аль ангид орох юм 3 анги бол 3 ангиар чиглээд хадгалах товчдоор дарлаа. За тэгэнгүүт таны үүсгэсэн цахим хичээл бол энэ дээр харагдаж байна. 10:35 эхлээд энэ минутанд дуусгах нь байна гэсэн үг. За тухайн хичээл дээрээ дарангууд холбогдох гээ гараад ирнэ. Энэ дээрээ дараад шууд нэг линк рүүгээ шууд үсрээд орчдөг учраас тэн дээр нь дараад линк рүүгээ орно гэсэн үг шүү. За одоо тухайн лайв хичээлээ та хэд маань рекорд хийгээд авах юм бол буцаагаад аплод хийх боломжтой. За тэр нь болохоор энэ засаг гэдгийнхээ урд талд нь save as их ингээд тэмдэглэгээ байгаа. Энэ дээр ингээд тэмдэглэлээ бичээд нэг рекорд хийгээд авсан файлаа бол буцаагаад ийшээгээ видеогоо уурлаар юм уу эсвэл шууд компьютер дээрээс аплод хийгээд оруулаад ирэх боломжтой гэсэн үг. Тэнгүүд үзээгүй хүүхдүүд нь нөхөж үзэх, хоцорсон хүүхдүүд нь нөхөж үзэх боломжийг хангаж байгаа учраас аль болох тухайн хичээлээ цахимаар орж байгаа бол рекорд хийгээд аваарай. Рекорд хийх чинь бол тусдаа та хэд маань өөр системийг сонголт хийж байгаа рекорд хийгээд аавна гэсэн үг шүү дээ, тий. За ийм боломжуудтай ингээд лайв хичээлээ болвол яг хугацаанд нь тухайн багш нар маань өөрсдөө үүсгээд лайв хичээлээ зохион байгуулах боломжтой байгаа шүү.